Сайн байцгаана бүгд өнөөдөр минь хүргэе. Өдрийн мэнд. За, өнөөдөр бид нар болохоор Монголын анхдагч хөгжим фестивал болох Playtime-ийн 24 дахь жилдээ зохион болгож байгаа Playtime-ийн талаар ярилцахад хүрэлцэн ирсэн байна. Тэгээ энэ жилийн Playtime-аар 7 сарын 3-наас цагааны хооронд 4 өдөр зохион болгож байгаа. Тэгээд зочдоор болон зохион байгуулагч нар болон M-Bank, Shopee одоо хамтран ажилладаг төвчнүүд нь хүмүүс хэлэлцээс өнөөсөө танилцуулаач. Би болохоор Shopee-ийн дотоод зах зээл хариуцсан захираас таньчирмаа. Тэг яг одоо Playtime-тайгаа сүүлийн 19 оноос хойш яг тасалбар борлуулалтанд болон тасалбарын одоо сайжруулах систем хөгжүүлэлтэн дээр нь л ажилладаг байгаа. Сайн байцгаана уу? Батгэрэл гэдэг Playtime хөгжмийн наадмын артистик директор гэдэг. Сайн байцгаана уу? Намайг Генерал гэдэг. Би болохоор Playtime-ийн арт директор гэдгээ. Сайн байна уу? 9 Эрдэнэ M-Bank-наас явж байна. Тэгээд тайтгаас өнөөдөр ярих гэж байгаа бас таатай. Энэ жилийн Playtime-ийн одоо анцлах санаа хачин болон одоо мэдээллийн талыг ерөөхдөө хүмүүст хүргэх гэж одоо хүрэлцэрсэн байгаа. Тэгээд ерөөхдөө ярианд шууд орчих гэж бодож байна. Хаанаас эхлэх вэ гэвэл ерөөхдөө яг өдөр нь бол энэ байршил нь бол яг мэдгүй хүмүүс ч магадгүй байх. Тэгэхээр Playtime-ыг үндсэн мэдээллийг өгье. Тэгээ байршил маань болохоор налахт байгаа тийм гачуурт би өөрөө налахт орсоос нь хойш болохоор очиж үзээгүй байгаа. Тэгээд хамгийн сүүлд Монгол шилтгэнд очсон байгаа. Тэгээд фестивал маань хэдэн цагт эхлээд хэдэн цаг үед дуусах бол За байршил нь өнгөрсөн жилээс бид нар налахт дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэртээр хийж эхэлсэн. Яг нөгөө Гордокийн урдхан талд байршилтай. Хотоос бол яг 57 км явдаг. Цагуудын хувьд 7 сарын 3-ны өдөр 2 цагаас бид нар яг аль биесээр хаалгаа нэ. Тэгээд хөтөлбөрүүд маань бараг 24 цаг явж байгаа. Электроник тайзнууд маань өглөөний 6 хүртэл хөгжим дуурайд 6-аас ер нь хөгжим зогсоод амраад тэгээ 10 цагаас манай нөгөө Playtime Plus буюу одоо бусад урлаг соёл entertainment эрүүл мэндийн хөтөлбөрүүд маань эхэлдэг. Тэгэхээр өдөртөө ер нь 4 цаг л амрах боломж байгаа шүү. 4 цаг дотор хоол цай амраад авах юм. Тий, 4 цаг сайхан унтаж амраал тэгээл өглөө йога хийгээл бүгдээрээ медитейшн хийгээл эхлэн штэ. Одоо ерөөхдөө энэ одоо Монгол шилтгэнд болж байгаа налах хоёрын хооронд болж байгаа ерөөдөө ялгаанууд нь хэр байна. Би ч нэг сонсож байгаа төвжирлэг болсон байна гэж сонсож байгаа байхгүй юу? Хүмүүс ингээл найз цаашаа явах ч юм уу. Тэр айгуу даваа тал болж эхэлж байгаа шүү дээ. Тий, ялгаа маш том байгаа. Орон зай хувьд айгуу томорсон. Хэд дахин блэ? Бараг 3-аас 4 дахин. 3 дахин том болсон. Тэгээд дээрэс нь Монгол шилтгэн чинь нөгөө нэг цаанаасаа бейсэн юм байгууламж байдаг. Одоо тийм нөгөө нэг Монгол шилтгэний тийм Монгол шилтгэний нөгөө ханууд байна, гэрүүд ингээд хэдэн бүтээн байгуулалт байсан учраас бид нэр тэрэнд нь амар цагирхдаг байсан бол одоо ингээ хов хоосон талбай дээр амар юу ч хамаагүй сидэж болж байгаа. Өөртөө хөснөр дээ гой төлөвлөөл. Тийм байна. Монгол шилтгэж нэг хооронд тайз хооронд явж байгаа саунд нь хоорондоо мөрөлддөг болцсон байсан шүү дээ. Тайз нар тоон нэтэрхий гэсээд одоо л задгаа талбайд болохоор бас хамаагүй өргөн гой болох юм аа гэж. Тэгээд map-ыг харсан ч аюу том гоё харагдчихжээ. Одоо энэ жилийн Playtime одоо ингэ толгойн томорсноор ч юм уу ерөөдөө хэр их хүн ирж үзтiin бол зочдын тоон ерөөдөө тоо гарцсан байдгүй. Ёо талбай маань бол яг 30 мянган хүн ингээд одоо багтаах юм боломжтой. Гэхдээ ерөнхийдөө нэг 15-аас 20 өмнөх жилүүдийн юг харахад тэгээ энэ жил ч гэсэн бас тиймэрхүү байгаа ах гэж бодож байгаа. 15 сарын 8 тий. Тэгээд ганц жилийн ганц хайлайттэй. Тэгээд тийм хүн болгонд хүлээдэг. Одоо энэ том хэмжээний фестивалыг одоо зохион байгуулахад одоо staff гэж бас байна тий. Ажилчид энэ ажилчдын хүмүүс хэр их хэмжээний хүмүүсийн тоо хэр их хүн оролцож байгаа энэ фестивал чи өөрөө зохион байгуулж бүрддэг юм бол. За өнгөрсөн жил бол 4000 орчим яг ажилчид стаф тий ажилласан байсан баг хамт олон. Энэ жил бол нэг 2500-аас 3000 орчим болов гэд бид харж байгаа. Энэ бэлтгэл ажил эзэнээс ихсэн байх уу? Playtime дууслаа нэг 10 хоног наадам гэж дуусгаал. Тэгэл 7 сарын сүүлийн 7 хоногоос яг дараа жилийнхэн ticket sales буюу early bird нь эхэлдэг. Тэг яг ингээ бүтэн жилжингээ яг sales хийгээд тэгээ яг одоо юу гэж маш цөөхөн хоногт одоо нэвтрүүлэх хүмүүсээ оруулах гэдэг ажил явдаг. Ер нь одоо манай Shopee компанийн хувьд бол яг бүтэн жилжингээ л яг Playtime-аар амьсгалаад ажиллаад бэлдээл явдаг гэсэн. Залуучууд бас ярьдаг шүү дээ. Наадам ингээд дуусахаар ингээл эх жилийн наадам ойрхон байна гэдэг шиг Playtime дууссан бол маргааш эх жилийн Playtime ойрхон байна гэж ярьдаг шүү дээ. Тэгээ энэ жилийн Playtime маань одоо хэдэн тайз одоо асар гэх мэтлэнүүд нь байгаа вэ?
Яг чи түрүү нөгөө хэлсэн шүү дээ Монгол шилтгэнд нөгөө тайзууд нь ингээд ойрхон болохоор ингээд айгу зодтолтоод юм гой сонсоход хэцүү байдаг байсан гэд яг тэрний дагуу өнгөрсөн жил бас бид нэр амар олон тайзууд хийгээд тэгээ тэрэн дээр бас нэг алдаа гаргаад тэгээ энэ жил болохоор бүр Голландаас яг юм саунд хүн авчираад 11 сар тэр маань хүн хурж ирээд манай талбайтай танилцаа. Тэгээд яг тайзнуудыг яаж хэрхэн зөв байрлалд тэг үзэгчид сонсоход яаж зөв байх вэ, хоорондоо яаж зодтолдохгүй байх вэ гэдэг дээр анхаарад ингээд яасан тэнгууд одоо бид нэрийг 6хан тайзтай. Тэгээд дээрэс нь 2 Lavion Rose Wild Dog гэд 2 асар маань болоо нийтдээ 8 тайз байгаа гэсэн үг. Тэнгүүд хоорондоо ерөөсөө зодтолдохгүй тэгээд бас нөгөө нэг хөтөлбөрүүд маань өөр хуваартай болохоор ерөөсөө одоо тэнцээ нэг юм үзээд би тэнцээ нэг юм мис хийлээ гэсэн ойлголттой байхгүй амар гоё ингэж явах болно. Урсгалаар баг ингэж тойрол яваад ах юм байна те. Тэгж баг амрах цаг байхгүй гэсэн шүү дээ. 4 цаг таваа гэдэг. Тойрол яваад ах юм байна те. Токио дээр манай тий бүх тайзнуудын хөтөлбөр орж байгаа. Үзмээр байгаа артистуудаа та хэд өөрсдөө ингээд юу яагаад өөрсдийнх нь лайн ап буюу өөрсдийнх нь хөтөлбөрийг гаргах боломжтой. Тий. Тэгэнгүүт яг фестивалийн үеэр тэр артист тоглож эхлэнгүүт та нарт notification ирэх байхгүй. За таны үзэгчсэн Jennifer Cardini чи хэлж шүү. Nagli хаац дээр эсвэл Grove дээр тэгэнгүүт нь Grove руугаа гүйж очиад тэгэл. Playtime Festival маань одоо ерөөхдөө бол юм гэр бүл найз нөхөд тийм цар хүрээ ерөөхдөө байдаг шүү дээ. Одоо тэгээ тэр одоо pet friendly байх уу, амьтан friendly байдаг уу? Яг нь ер нь бол family and kids friendly. Family kids friendly аа. Хий хүүхдийн зон байгаа. Хүүхдийн зон дээр маань энэ жил бас айгүй гоё. Playground тоглоомын талбай энэ байгаа гэсэн. Жижигхэн тоглоомын талбай байгаа. Тэгээд хүүхэд няраа хүүхэд хуурайлах хэсэг байгаа. Хүүхэд ингээ унтаж амрах хэсэг байгаа. Тэгээ хүүхдийн нөгөө гоё юм боловсралтанд чиглэсэн уран зураг, шавар урлан, аним, манга зурдаг сургалтууд байгаа. Тэгээд хүүхдийн 0-тай тэр хэсэг маань тий хүүхэд болон гэр бүлд яг юм ээлтэй тий залуу ээж аав нарт зориулсан юм хосуудын одоо харилцаагаа бүгдээ яаж гоё хадгалах вэ гэдэг юм сэтгэл зүйн бас зөвлөмж байгаа. Болон тавьж байгаа. Ээж аавуудад чиглэсэн гоё тийм хөтөлбөр байгаа. Pet friendly харамсалтай манай фестивалаараа болж чадаагүй байгаа. Хэзээний Playtime дээр нөгөө хүүхдүүд нэг юм earplug headphone нэг зүүцсэн явуулсан. Тэр юу н хамтрагчтаас өгчээсэн үү? Эсвэл яаж хийсэн бэ? Бид нар өөрсдөө юм өнгөө тараах гэж жижигхэн нөгөө нэг чих хамгаалдаг юу бэлтгэсэн байгаа. Тэгээ манай чих хамгааллын эмчнэр маань яг одоо бид нар ч гэсэн өөрсдөө мэддэггүй шүү дээ. Энэ талаар мэдлэг мэдээлэл муутай байдаг. Фестивал дээр өөртөө бид нар үзээ явж байхдаа чихээ яаж хамгаалах юм, бас хүүхдийн чихийг яаж хамгаалах юм гэдэг талаар зөвлөгөө өгж байгаа. Тэгээ үнгүй юм хамгаалалт бид нар бас тараах юм. Одоо earplug байх юм аа. За nice. Зогсоол майхан байх газар VIP-сүүд нь яаж байх вэ? Одоо хэрэг том зогсоолууд байх юм, VIP-нд тусдах юм уу? Бид нэр түрүү жил нөгөө car camping гэдэг зүйлийг танилцуулах гад. Тэгэхдээ яг бас амар хэцүү хүндрэлтэй байсан учраас тэрнийгээ болоод энэ жил бүх хүмүүс гадаана машина тавина. Тэгээд майхнуудаа дотроо барина. Тэгвэл зогсоолт ирлээ. Бүх зөвлөдөө аваалаа. Тэгээд бөөндөө фестивал руу алтгаад орох юм байна тий. За фестивал дээр одоо би юм товцтойгоо ирлээ. Одоо бүртгүүлэн яаж явж байгаа бол бүртгэлийн үед болохоор юм байгаа. За тасалбар борлуулалт буюу яг Shopee-ийн менээс хүмүүс маань баг бүтэн жилийн турш early bird, late bird, advanced гэдэг ер нь бол VIP, GA ticket-үүд бол авсан байгаа. Одоо 6 сарын 24-өөс эхлээд ticket activation гэдэг яг цоошин одоо олон улсын фестивалийн дагуу яг international дээр ямар байх хэвээр тэрний дагуу хөгжүүлэлт хийсэн. Тэрэн дээрээ яг хэрэглэгч нар маань орох гэж байгаа, нэвтрэх гэж байгаа хүмүүс өөрийнхөө хувийн мэдээлэл бөглөдөг байна гэсэн үг. За би ийм аваг нэртэй, ийм хүн, ийм регистрийн дугаартай, за emergency contact хүртэл оруулж байгаа. Хүнд ямар нэгэн тохиолдол ахаа шууд emergency contact онлайнаар утсаар ч компьютерээр орж ирдэг. Тийм гэсэн үг. Тэгэхээр тэрийг идэвхжүүлж ороод нэвтрэхтэй бичиг баримтаа яг одоо бүүлсэн мэдээлэлтэйгээ тулгаад, шалгаад за тэгээд NFC бугуувчтай ерөөхдөө бол NFC бугуувчинд мэдээллийг бид нэр шарж өгөөд
тэгснээр одоо хүн маань нэвтрэх боломжтой болж байгаа гэсэн. Энэ жил яг бас нэг хайлайт юм нэг бол клэмпинг буюу яг олон улсын фестивалууд Glamorous camping гэсэн үг байна. Яаж орж болох вэ? Тэр нь бас одоо удахгүй нөгөө нэг хосынх найзуудынх гэдэг юм сонголттойгоор бас онлайнаар зарагдаад эхэлчихнэ гэсэн үг. Майхан тассан байх уу? Тийм майхантай дотроо одоо ингээд орс тий одоо бүр ингээд нөгөө Хилдэг мортой. ор. Тий ор санал мандалтай яг ингээд нөгөө бүх юм нь бэлэн одоо яг шууд өөрөө ингээд хувцас авчрал яг ингээд камплахад бэлэн гэсэн үг. Тийм одоо клэмпингууд нэлээд олон сонголттойгоор л гарч ирж байгаа. Сонголт нь бол яг орны тоо тэгээд хосынх үгүй тэгээ нөгөө кашмирын тийм гоё кампинг гэж бас байгаа. Тэгээд яг хэдэд зориулах юм бол Тэр нь одоо 6 сарын 25. тэгээ хэр их багтаамжтай байх уу? Бүгд нөгөө дандаа лимитэд ингээд нөгөө тоотой учраас ерөөсөө нэг 100-аас 150 гарна гэсэн. Өөр үний багтлаач юм уу тийм байх юм хэмжээс. Өшөө бас нөгөө гэр бүк тий яг Монгол гэрээ бас ингээд Монгол тий одоо яг Монгол гэрээ бас гэр клэмпинг байгаа. Тэгээд гэр бүк.com-оос бас ингээд захиалга хийгээд бас одоо авч яваа. Олон орчин юм шүү дээ. Тэр нь болохоор хамгийн дээд нь 6 өдрийн багтаамжтай байгаа. Тэгээ яг ингээ Монгол гэрийн experience-тэй яг ингээ Монгол гэрээ гоё тохижуулсан. Гэхдээ бас юм орчин үеийн шийдэлтэй тийм дотор тохичлолтойгоор бас одоо нас захиалга нь аваад явж байгаа гэсэн. Өөртөөс нөгөө активашн хийж ирэх юм бол мэдээж очор дараал багтаагаар тийм байна. Тийм төрүүлээд яг одоо юу гэдэг нь онлайнаар активашн хийгээд хийх багтаа. Бөөхөр очоод ингээд нөгөө активашн хийнэ гэвэл сүлжээ интернеттэй ингээд янз янз болох учраас очор дараал ихсэн. Тэгэхээр хурдан нэвтэрж орё гэвэл өөрчлөөд онлайнаар активашн буюу тасалбараа өөрийнхөө овог нэр регистрээрээ идэвхжүүлж аваарай л. Тасалбараа бусдад зарж болохгүй бас гэж өннөө. Окей, за яг тасалбарт ер нь өөрчлөлт бол яг ороогүй. Одоо VIP яг GA буюу General Access одоо гэдэг яг хуучин хэвэндээ байгаа. Нэг өөрчлөлт орсон юм нь юу вэ гэхээр яг хуучин бол хэрэглэгч одоо өөрийнхөө овог нэр бичиг баримтыг шалгуулахгүйгээр нэвтэрдэг байсан бол одоо энэ удаа л заавал бичиг баримтаа шалгуулдаг болж байгаа. Тэгсэн хүн бол бичиг баримтаа ирэх юм байна. Бичиг баримтаа асуусан. Тэгэхээр бичиг баримтаас бид нар юуг баталгаажуулж болох вэ гэхээр иргэний үнэмлэх Mongolia гадаад паспорт. За ялангуяа гадаад паспорт бол нөгөө олон улсын яг үзэгчд бол заавал гадаад паспорттай байна. Тэгээд жолооны үнэмлэх гэсэн юм нөгөө нэг хүний регистрийн дугаар яг паспортын дугаарыг шалгаж болох бүх бичиг баримтыг бол бид нар үзээд оруулж болж байгаа гэсэн. Гадаад хүмүүс тэр ч юм гадаад гадаад паспорттай болно. Тэгэхээр одоо яг ticket activation маань яг англи болон монгол дээр хийж байгаа. Олон улсын яг одоо үзэгч нар маань бол English буюу одоо англи хувилбараар сонгоод иргэншлээ хүртэл сонгож байгаа гэсэн. Тэгэхээр иргэншлээ сонгосноор эргээд түрүүний ярьсан яг олон улсын нэг үзэгчдийн тоо аль улсаас илүү их play time-ыг сонирхоод байна гэдэг тэр бүх юм маань яг одоо ингээд илүү одоо наривчлж гарч ирж байгаа гэсэн үг. Эсвэл бас нэг юм кейс гардаг ш нөгөө. Найз өгчдөг. Тий, найздаа өгөөд одоо би нэвтрээ орсон. Гэхдээ ингээд чи миний буугчаач одоо тийм буугч чинь тайлаад элдв анзаар хийсэн тийм кейсүүд бас ингээд өмнөх жилүүдэд байсан. Тэр нь бол боломжгүй гэсэн үг. Яг тэгэхээр хэрэггүй юм шүү. Боломжгүй. Орох гарах болгондоо л одоо бүх бичиг баримтыг болгоно гэсэн. Тийм зураг мурагч хамаг юм чинь зөрөөд байгаа. Хүүсэн зүгт. Тийм тэгээд өдөр болгоно нэвтрэх үедээ бүх бичиг баримтаа дахиад яг чек ингээ хийлгээд байна гэсэн. Тэгэхээр энэ маань одоо яагаад ч одоо скандах бугуувч байгаа хүнд дамжуулах гэдэг кейс бол одоо байж болохгүй. Ийм нэг тохиол бас байгаа. Одоо мэдээж би өөрөө явмаар байдаг. Гэхдээ надад гинтийн тохиолдлоор би явж тахаалцсан тий. Гэхдээ би активашн хийцэн байвал хүн болгонд нэг удаа трансфер хийх буюу нэг удаа шилжүүлэх хэрэгийг алдаад өөрийнхөө нэрийг буруу бичсэн байх тохиолдол юм уу? Би одоо өөрөө явахаа болчлоо. Одоо магадгүй би чамд зарах ч юм уу эсвэл чамд бэлэглэе л да. Тэгвэл одоо чиний хонгор гэдэг нэр рүү шилжүүлэх надад нэг л хэрэг байгаа гэсэн. Би тэгвэл эхний фестивал эхний 2 өдөр явчаад үлдсэн 2 өдрийг үж болно гэсэн юм. Баггүй тэр нь юу вэ гэхээр шууд өөдөр нэвтрэл энэ бугуувч маань мэдээлэл нь банк руу очсоос тэр трансфер буюу шилжих гэдэг хэсэг нь байхгүй болчихсон. Тийм бас байхгүй юм. Тэгэхээр өөдөр нэвтрэхээс өмнө буюу юу гэдэг яг фестивалд очихоос өмнө хүн гинтийн шаардлагаар явж тахаа болчих юм бол тэрийг өөр нэг хин нэгэн лүү нэг л удаа шилжүүлэх хэрэгтэй байгаа. Нэгэнд уншуулсан тикетийг бас солих боломжгүй гэж байгаа юм шүү дээ. Тэр нөгөө бас emergency дугаар муугаартай тэр хоёрыг таалагдлаа. Юу ч болж болно шүү дээ. Тийм явны байдлаар хүн муудсан байвал тэгээд яах юм бэ? Тэгээ emergency contact-ыг одоо ерөөхдөө яг түрүүн хэлсэн тэгээ хүн юуж тохиолдолтын тухай алдах, биеийн муудах. За нөгөө талдаа нөгөө playtime дотор эмнэлэг тэ эмчийн баг байгаа. Тэр эмчийн баг маань өөртөө ийм тариа хийхдээ хүртэл одоо ямар хэрэглэгчд тэ яг хин гэдэг хүн хийсэн хүртэл бүртгүүлжүүлэх үүднээс бүх мэдээлэл нь ер нь бол дандаа ингээд шалгах тодорхой бүх хүмүүст нь бол орчиж байгаа гэсэн үг.
Тэгээ энэ жилийн Playtime чинь нөгөө cashless payment-ээр айгу онцгорч байгаа шүү дээ. Энэ нэг буугч гэсэн үг эсвэл тусдаа хоёр буугч авах юм уу? А тэгвэл энийгээ сайн хямдах хэрэгтэй юм байна. Тий, одоо M-банк төлөвлөлөө явах бол. Тий, M-банк манай хоёр одоо хамтраад ер нь бол сүүлийн нэлээд хэдэн сар яг энэ cashless систем болон activation дээр бол ажилласан байгаа. Тэгээд бид нар одоо яг гэдэг нэвтрэх үед нь M-банк руу мэдээллийн дамжуулснаар M-банкн дээр одоо cashless системд нэвтрэх одоо top up хийх эрхүүд нь бүгд үүсч эхэлнэ гэсэн. А тэгэхээр одоо бүх ирж байгаа зочирд маань M-банкны данстай байж энд гэсэн үг. Тэр нь шаардлагагүй. Нааданд ирж байгаа бүх хүмүүс одоо ямар ч банкны карттай тийм ямар ч банкны аппликейшн дээр байж болно. Тэр одоо юу гэдэг картаараа банкаараа цэнэглээд, буувчаа цэнэглээд явах боломжтой гэсэн. Заавал M-банкных хэрэглэж байх шаардлагагүй Төгтөө болчих тийм. Гэтэ яг нь зүгээр бид нөгөө нэг давуу тал гаргаж өгч байгаа нь хэрвээ M-банкны аппликейшнтэй бол нөгөө энэ доторх буувчныгаа үлдэгдлийг M-ийн аппараар харах, хуулгаар харах гэсэн тийм боломжуудыг нэмж өгч байгаа. Тэгээд одоо Playtime-д орлоо cashless болчихж байгаа юм тийм. За би надад төрөвч хэрэггүй юм байна. Надад утас хэрэггүй юм байна тийм. Миний буувчтай мөнгө туссан тохиолдолд яаж цэнгэлэх вэ? Би хэрэг мөнгөтэйгээ би яаж мэдчих болох вэ гэдэг ч юм уу. Иймэрхүү асуудлууд яаж шийдэх вэ? Түрүүн яасан нөгөө энэ буувч бол өөрөө яг төрөвч болж байгаа. Тэгэхээр нөгөө хин нэгэнд одоо шилжүүлэх бүр ямар ч хэрэгцээ бол шаардлагагүй болчих гэсэн юм байна. Өөрийнхөө төрөвчийг өгөөд явж байгаас ялгаагүй. За тэгэхээр Playtime-ийн наадмын бүс дотор ойролцоогоо нэг 4-5 шиг ийм top-up station цэнэглэх цэгүүд гарч ирж байгаа. Тийм тэр цэгүүд дээр яг нөгөө дурын банкны хэрэглэгч маань очиод картаараа ч юм уу QPay-ээр ч юм уу цэнэглээд буувчандаа цэнэглээд буувчаа цэнэглээд явах боломжтой гэсэн. Буувчныхаа үлдэгдлийг болохоор түрүүний тэр стейшнүүд дээр нэгдүгээр очиод миний үлдэгдлийг хараад гэж харуулж болно. Нэг бол M-банкны аптай хүн бол M-банкнаас харчна. За тэгээд мөн мерчантууд дээр одоо манай нөгөө хоол зарж байгаа газрууд баштай бар, вендрүүд тэднэр дээр бас очиод үлдэгдэл харах боломжтой. Асууж хэлэх байл та тий. Хичээ ахаа юу гэдэг тий миний мөнгө хурж ийн үгүй юу. Одоо энэ миний боговчийг олсон тохиолдолд тэр хүн одоо миний төрөвчээр ингээд найзад дагаа явах. Ер нь бол тийм. Одоо нөгөө нэг энэ буувч одоо яг төрөвчөө алдвал карт зураа явдаг шүү дээ. Тэрнтэй бол яг адилхан. Тэгэхээр хүн бол буувч аягүй сайн хямгах хэрэгтэй. Угаасаа наадмаас орж талбайгаас орж гарах гэсэн хэрэгтэй учраас энийг бол маш сайн хямгах хэрэгтэй. Одоо чи би алдсан тохиолдол явах л. Алдсан тохиолдолд бидэд нөгөө олох уу? Тий. Энэ жил нөгөө инфо бут гэдээ гарч байгаа шүү дээ. Тэрэн дээр манай Shopee-ийн байгаа, Playtime-ийн энэ байхгүй болчлаа гэдэг. Тий, миний буувч байхгүй болчлаа. Шинээр буувч авах хэрэгтэй. Тэгэхээр шинээр буувч авахт нь ерөөсөө өөрийнхөө регистр дээр данс үүссэн байгаа учраас яг өнтө үзүүлэхэд өмнөх үлдэгдэл нь ороод шилжээд ороод гэсэн. Тэгээ өмнөх буувч нь хүчингүй болоо. Хүчингүй болгоод нөгөө NFC-нүүдийн шууд бид нар ингээ хүчингүй болгоод явчихна. Тэгээ шинэ NFC рүү мэдээлэл нөгөө. Эддээ энийг л хямгатаарай л гэж. За дараагийн сэдв болохоор хоолны асар зүйлүүдийн талаар. За уухамаа төрүүлээд яриа. Энэ жилийн нөгөө бас нэг гоё юм нь манай Улаанбаатар хотод байдаг бүх шилдэг баарнууд, барменууд тэгээд бүх гоё онцгой коктейлүүд манай фестивал руу яг ирж байгаа. Бүгдээрээ оролцож байгаа. VIP хэсэгт маань нөгөө bar money гэдээ бас бартендерүүд маань байна. Ер нь бол их сонирхолтой гоё коктейлүүд гарах юм билэ. Бүр юу гэлээ Монгол айргаар хийсэн, шимээ архиар хийсэн коктейл хүртэл гарна. Сая нөгөө пэйж дээр нөгөө одоо барны лайнап хүртэл гарсан байгаа. Тэгэнгүүт ямар барнууд байна гэдэг мэдчихэж байгаа болохоор за энэ газар очиж тэр барнаас тийм уух юм авъя бас өөрийнхөө нөгөө барны сонголтыг хүртэл хийх боломжтой байна. Бас найзтай хаахаар тэгэл хэлдэж шít. Тэнти хоолгоо ойлоо, тэнти уух юм гоё ойлоо гэж очингуудаа таалагдахгүй бол нүүдэж шиг явдаг ч юм уу тий. Нэмээд бас хоолных гарсан юм шүү дээ. Тийм хоол тийм бар бүгдээр. Өглөө бас нэг сонио хоолтой холбоотой гэвэл одоо юу яаж байгаа 2 хоногийн дараанаас энэ Kitchen Studio-гийн ийм динер шууд pre-order буюу шууд өөрчилж одоо яг хүн динерээ захиалах боломжтой байна. Оочлохгүй шууд ингээ өөрчилсөн одоо юу гэдэг би яг 7 сарын 4-ний орой яг динер иднэ, ингэнэ гэдэг тийм одоо хэсэг зарим хоолны газрууд маань одоо манад өөрчилж купоноо байршуулад Shopee-ийн мэнэр купоноо байршуулад тэгээ шууд pre-order-ууд авч байгаа гэсэн. Тэгэх юм бол ингээд ийм нөгөө date хийх гэж байгаа одоо хосууд мосууд эсвэл одоо гадны зочин ирсэн компаниуд одоо өөрчилж нөгөө ингэж хоолны газар хайхгүй шууд тэдний өдөр тэдэн цагт тийм хүмүүстэй орно гэдэг тийм тусгай тийм хоолны одоо орой олны тийм купонууд гарч ирж байгаа гэсэн. Тэгэл гадаадаас ирж байгаа артистуудыг одоо онцолж мэдээлэл бол одоо зөндөл байгаа хта тий одоо миний яг мэдхийн л одоо Elna Allen Klaus, Aurora Halal, тэгээд Jennifer Cardini, Paria, Mama Snake гэх ингээд дижнүүд бол зөндөө би бол
жил болгоны playtime-ыг line-up-ыг харах гэж юм догтлээ шүү дээ. Тий, энэ жилийн манай хөгжмийн хөтөлбөрт бас нэг онцлог зүйл нь нөгөө нэг олон улсын DJ одоо олон улсын куратортай болж байгаа. Өмнөх жилүүдэд дандаа Монгол кураторууд маань хөгжмийн хөтөлбөрөөр гаргадаг байсан бол энэ жил олон улсынхантай хамтраад Японы Jazzy Sport гэдэг яг юм DJ нарын одоо crew тэднийхэн орж ирж байгаа. Тэгээд Nick Record гэдэг Их Британий одоо disco house төрлөөр тоглодог DJ маань бас куратороор ажиллаад тэгээд айгүй олон ийм DJ нар олон улсын кураторуудтай Монгол олон улс хамтарсан ийм хөтөлбөр гарч ирж байгаа. Манай хонгор энэ жил бүтэнсэ өдрийн Наглын хаацын нээлтийг хийж байгаа. Нээлт гэж шүү. Долоогоос өсөй хооронд. Хонгорын сэтгээрээ. Хурж ирж хараарэ. Огтоддаа гэдэг. Тэг амьд хөгжмийн хөтөлбөр дээр одоо Нью-Йоркоос ирж байгаа YHWH Nail Gun гэх бас аюул сонирхолтой тийм экспериментал ямар рок лээ тийм жанраар тоглодог аюул сонирхолтой гоё хамтлаг ирж байгаа. Би бас Вамбагны орон зайг хөтөлбөрийг гаргаж байгаа. Тэгээд бидний зорилго болохоор бас одоо Монгол уламжлалт хөгжим соёлыг бас орчин үеийн электроник хөгжимтэй хослуулах, эргээд Монгол саунд юу гэж болох вэ гэдэг тийм одоо санаа сэтгэлийг төрүүлэхтэй тийм юм пуш хийх. Төмөн их жуулгынхан энэ жил манай дээр тоглоно. Хагасаа өдрийн орой 6 цагаас диско гэр тайзан дээр. Тэр бас ер нь тэднэртэй нөгөө бид нар аягүй хайртай байдаг. Яг ингээ амар гоё Монголын шилдэг үзүүлбэрүүд тэнд цогцолцсон юм үзүүлбэр байдаг. Тэгээд хагасаа өдөр тоглож байгаа. За энэ маш сонирхолтой асуудал байна. Энэ жилээс жилд ерөөхдөө 0 асуудал аягүй хүндэд. Тэрийг өөрчлөж яаж шийдсэн үү? Тэрийг яаж шийддэм бол. Аягүй хүн ирээд байдаг тэр чи аягүй асуудал гарсан. Тийм яг хоо энэ жил бид нэр юу эрэгтэй болон эмэгтэй шээлтүр гэдэг зүйлийг харуулж ирж байгаа. Зөвхөн шэн гэсэн үг. Тийм зөвхөн шэн тэгээд хүндэрж болохгүй зөвхөн шэн яг хүндрэх нойлууд байгаа. Тийм гэхдээ ерөнхийдөө зүгээр юм одоо нойлд ороход одоо хүн багада одоо ихтэй ч юм багада ч юм уу 3 минут бол заалттай зарцуулдаг. Ороод юма 50 хаалгаа цоожлон шэн тэгэнгүүт энэ одоо эмэгтэй эрэгтэй шээлтүрний онцлог нь болохоор 30 секундэд ороо гял шигээл гараа явна. Эмэгтэй шээлтүрнүүд маань болохоор ягаан өнгөтэй байгаа. Lapi гэд нэртэй. Тэгээд эрэгтэйчүүд нь болохоор цэнхэр өнгөтэй Glow-P гэд хоринтэй. Тэгээд яг юм нөө тэмдэглэгээс нөө тавьчин. Тэгээд дээрэс нь яг эднэр чи амар safe. Одоо ямар нэг юм дотор орж төгжигдэн гэж айхгүйгээр амар хордон шигээд явж байгаа. Тэрнгээр бас айгуу сонирхолтой. Тэгээд бас цаг байхгүй л тэ нэг 30 секунд. Тэг явж байгаа 30 секунд. Тайм. Тэгээд яг хоо зүгээр нэг сонирхолтой юм нөгөө эмэгтэй хүмүүс ерөнхийдөө нөгөө 0 явахдаа хизээч ганцаараа явдаггүй. Дандаа найзуудаараа явж идэг. Тэгээ дандаа л юм ярьж идэг. Тэгэл ялангуяа фестивалийн үеэр бол ингээд хизээч яриа дуустдаггүй. Тэгэнгүүт тэр 0 юм нэг юм одоо юм spiral хэлбэртэй. Тэгэнгүүт гуруулаа зэрэг ороод яриагаа таслахгүй байх шиг. Гурваараа шээлтүрлөгөө явцгаан шүү. Тэг айгу тийм interesting айгу сонирхолтой. Яг энэ бид нар ингэ энийгээ тавуулж миний хувьд бол амар апдейт байгаа байхгүй. Тэрсэн эрэгтэй эмэгтэйгээр ялгаж байна гэдэг чинь. Тэрэгцэртэй эрэгтэй бас 0 бид нар хэлсэн байгаа. Handicap тийм хүмүүс байх юм байна те. Ер нь тэрэгцэртэй хүмүүс friendly юу? Тийм штэ. Одоо тал газар болохоор бүр гоё юм. Тийм юу яаж байгаа. Төв тайсныхаа урдтал тэрэгцэртэй иргэдийн ингээд гарч үзэх малуу шаттай тийм өндөрлсөн тавцан хийж байгаа. Манай нөгөө UB Cap-ийн маань яг одоо фестивалийн аль бие усны тээвэр транспортейшн хариуцдаг. Бас өөртөөхөө машинаар бити ирээрээ, UB Cap-аараа хүрээд ирээрээ. Шаатл унаж ойлгосон тийм. Тий, шаатл баас байгаа, шаатл нөгөө нэг алфардууд байгаа. Тий, алфардууд байгаа, шеэрлдэг таксинууд байгаа. Тэгэхээр нөгөө гоё гуруулаа дөрүлээ нийлээл жижиг такси UB Cap аваад тэгээл очих нь аюулгүй байхгүй юу. Нөгөө Асан Аринагийн зогсоолоос хөтлөж байгаа. За. Хуучин циркийн зогсоол. Төвд болохоор хаанаас ч алхаад очиж чинь. Тэгээд фестивал дээрээ бас нөгөө дуусаад орой гарахтаа UB Cap-ийн жолооч нараа бас аваарай. Илүү нөгөө аюулгүй шүү, баталгаатай, даатгалтай
Найзуудаараа нийлээд төрүүлж бас урьдчилаад нөгөө одоо альфард энэ төр бас захиалах бас боломжтой болж байгаа гэсэн. Яг одоо биг хаягн дээрээсээ өөрийнхөө гэрээс авахулмаар байна ч юм уу. Манай нөгөө нэг мерчийн хэсэг дээр манай дээр оролцож байгаа уран бүтээлээ төлөвлөж байгаа бүх хөгжмийн артистууд маань өөрсдийнхөө мерчийг бас тавьдаг. Олон улсынхан маань ч гэсэн мерчээ тавина. Би нэг юм хэлмээр байна. Энэ жил бид нар нэг шинэ юм хийж байгаа. Манай Италийн нэг байгууллагатай хамтраад одоо Playtime хөгжмийн наадмын нийгэм эдийн засаг болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг одоо судалж гаргаж ирэх гэж байгаа байхгүй юу? Одоо бид нар хортоогоор үйл ажиллагаа явуулаад идэм үү? Эсвэл одоо эсвэл байгальдаа ээлтэй юм уу? Эсвэл нийгэмдээ ямар хувь нэмэр оруулалтын уран бүтээлчдэд ямар үр нөлөө үзүүлж байгаа гэдэг тэр нөлөөллийг судлах гад бид нар судалгаа бэлтэж байгаа. Тэгээ нэг QR кодод энд тэнд харагдсан шүү. Манайхаа уншуулаад 5 минут 10 минут ч болов гаргаад ингээд бөглөөрөө та нарын нөгөө санал хүсэлт бодол үнэлгээ биднэрт аягүй чухал. Тэгээ ирээдүйн одоо дараа жилийн Playtime хөгжмийн наадмыг сайжруулах, илүү ээлтэй болгох, илүү үзэгчтэй яг ингээ хүрсэн болгоход чиглэсэн судалгаа байгаа юм. Тэгэхээр бидэнтэй хамтарч ажиллаарай. Тэгээд charging station-уд байгаа нөгөө EcoFlow гэдэг solar panel-аар нөгөө цэнгэлдэг тийм station-уд байгаа. Тэнд очиж цэнгэлж болно. Тийм Токигийн нөгөө нэг power bank-нууд бас байшин. За ямар ч өнөөдөр цаг зав гаргаж тийм мэдээллийг бүгдээ одоо Playtime-чтай ингээд хөрөх гэж ирсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд Playtime дээр бүгдэндээ уулзцгаа гэдэг сайхан Playtime дээр гэж өөрөлдмөр энэ тэр. Утгагүй талбай дээр уулзъя. Яа, төсөө төлөж нэ. За.